Сэрээр босоор өглөөний 6 цаг 20 минут өнгөрч байлаа. Ийхүү 93 дахь өдөр мань эхэлж байна. За охтуудыгаа сэрээж нүүр гарыг нугаалгаж говцын нөмсгчөөд энэ хооронд шууд л өглөөнийхөө дасгал руу орлоо. За өнөөдөр нэлээд компьютер дээрээ сууж хийх ажлууд байгаа. За эхнийх нь охтуудынхаа өрөөнд хувцсны шкаф нэмэлтээр жижиг шкаф хийх зураг төслөө гаргана. За хоёр дахь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үүднээс нэг 5 бизнес төслийг шалгаруулах энэхүү ажлын постерыг өдөрдмжийг гаргах ажил байгаа. За энэ бичлэгийг үзэж байгаа манай хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэдгээр асран хамгаалагч нар байвал та хэд маань бас анхаараарай гэж хэлмээр байна. За 3 дахь нь цэцэгэн ууланд алхсан бичлэгээ дүүтэйгээ хамт монтажлах ажил байгаа. За энэ мэтчлэн хамгийн гол нэг ажил бол хавгдор цангаас Чингэлтэй дүргийнхээ маш олон иргэдтэй уулзж байгаа. Тэгээд айл болгонд нэг суглаа, азийн суглаа өгч энэхүү суглаагаараа улиралдаа 30 азтанг тодруулдаг болёо гэдэг шийдвэрийг манайхан ярилцсан байгаа. За энэ постэр өдөрдмжуудаа хийгээд 3 дахь өдрийн өглөөнөөс эхэл тавина. За ингээд хамаг ажиллаа хийсээр байтал нэг мэтгэд орой 9 цаг өнгөрсөн байна. За ингээ оройныхоо дасгал руугаа бас шууд орлоо. За энэ миний бичлэгийг үзэж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд байвал та бүхэн маргааш пост ороход дэлгэрэнгүй мэдээллийг надаас бас аваарай гэж хэлмээр байна. За нийтдээ 5 төсөлгөд ойролцоогоор тус урд нэг 10 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр манай холбооны зүгээс ярьж байгаа шүү гэдгийг та нартай бас дуулгая. За ингээд өнөөдөр бол нэлээд компьютер дээр суусан учраас оройныхоо гүйлт хийлгүүгээр орой бас дээс үсрээд хөнгөн дасгал хийгээд амръя гэж нэг мэдсэн 11 цаг өнгөрсөн учраас ингээд шийдвэрээ гаргалаа. За маргаашийн ажилд өндөр амжилт хүсье. Бүгдөө сайхан амраарай.